1921 оны 11-р сарын 5-нд Москва хотноо манай хоёр орон найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээнд гарал үзүүлсэн мэлээ. Энэ түүхэн баримт бичиг Орос-Монголын харилцааны үндэс суурийг тавьсан. Тэр цагаас хойш ахын дүүсийн харилцаа холбоотой байсаар 90 жилийг ардаа орхисон. Ардчлал гарснаас хойш хоёр орны харилцаа баг зэрэг хөндөрсөн гэдэг ч өчигдрийн хамтарсан уран бүтээлийн тоглолт ахмадууд болоод албаны хүмүүсийг ихэд баярлуулсан байсан юм а. Монгол улсад ирж дуугай дуулсандаа их баяртай байна. Манай жуулга 50 хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирсэн. Монголын ард түмэн их дотн найрсаг хүлээн авч байна. Бид сайн шанд мөн чорч тоглосон. Орон нутгийн ард иргэд их сэтгэл хангалуун алга ташиж их өөдрөг тоглолтоо үзээд буцсан. Манай хоёр орон эртээр үеэс ахын дүүсийн барилгалтай. Монголд очиж дуугай дуулна гэхэд их сайхан санагдаж байсан. Мөн энд байгаа нутаг нэгтнүүд маань биднийг сайхан хүлээж авлаа. Энд байдаг орсууд маань Монголд их орондоо байгаа юм шиг сайхан амьдардаг тухайга бидэнд ярьсан. За үүнээс үцхэд Монголын ард түмэн их хийлгсэг халуун сэтгэлтэй хүмүүс юм а. Эцэст нь хоёр орны харилцаа мандан бадраг гэж хэлээ дээ. Орос-Монголын хооронд улс төрийн шийдэгдээгүй асуудал байхгүй гэдэг. Улс төр төдийгүй соёл урлагийн салбарт ч их хэмжээл хийгдсэн. Орос дуу бүжиг монголчуудад хизээний танил байдаг үлээ. Москвад Монголын соёлын өдрүүд мөн Монголд Оросын соёлын өдөр тогтмол зохион байгуулагддаг. Өчигдрийн тоглолтч хоёр орны харилцаанд өндөр хувь нэмэр оруулсан гэж зохион байгуулагчид дүгнэж байлаа.